Хүн бүрэл алтан загсны үлгэрийг мэддэг байх та. Хажууд байгаа ханижлээ огт хүндлэхгүй, хайрлахгүй, байнга басамжлаж, гоолж, дээрлэхэж амьдрах нь ямар аимшигтай хөгийн бэ гэдгээс тэр мөгний байдлаас харах боломжтой л доо. Тэгэхээр өөртөө өгөгдсөн нандин тийм эрднийг танихгүйгээр зарим хүн шиг олны шив шиг болох үедээ. Тийм болохоор би энэхүү бичлэгийг хийхээр шийдсэн юм аа. Тэгээд би багтаа одоо бодоод байх нэ. Сэтгэл зүйн хувьд бас нэлээд дарамтанд орол өссөн юм байлээ. Яагаад гэвэл манай ойрын нэг хамаатан байнга л архиугаал манад агсан тавьдаг байсан. Тэгээд аав маань уур хилэнгээ бас сайн барьж чаддгүй хүн байсан болохоор их л хэцүү л байдалтайгаар тэр хоёр харилцдаг. Тэр шууган одоо үл ойлголцол дотор л одоо өссөн гэж хэлж болно. Тэгэхээр тэр чинь бас хүний зүрх сэтгэл гүн үйл мөр үлдээдэг юм байна л та. Тэгээд хантайгаа сууж ижил ер нь амар тайван гэж юу хийм бэ гэдэг бүрэн гүйцэд ойлгосон гэж бас хэлж болох байхаа. Өөр талаас охиноо дутуу төрүүлээд охинд маань юм хүнд дахны гэмтэл үүсээд тэр аимшигтай зовлонг ингээд туулж байхад нэг ч удаа тэр хүний амнаас намайг буруутгасан үг гарч байгаагүй. Тэгээ бодох нэ яг л тэр буруутгалгүй байсан тэр хүн нөхцөл нь намайг одоо бүрэн энэ зовлон бэрхшээлийг даван туулах чадварыг өгсөн гэж хэлж болно л доо. Тэгэхээр ямар гайхалтай ерөөсөн хүн миний хажууд байгаа юм бэ гэдгийг бодох нэ түмэнтэй талархаж баршгүй байгаамаа. Тэгээд бас энэ хосын баяр болж байгааг тохиолдуулаад энэ шалтгаыг бас ашиглаад хайртай шүү, маш их талархаж амьддаг шүү гэж хэлмээр санагдсан юм аа. Тэгэхээр таны амьдралд хэрэг тийм дотн гайхамшигтай ерөөсөн хүн байгаа бол та тэр хүнд талархлаас илэрхийлээрэй. Заавал одоо хань ижил байх алгагүй л дээ. Таны ээж болно, таны ойр дотны багш ээж болно. Тэр хүндээ хайраа илэрхийлээсэй гэж би уриалж байна. Тэгээд миний хувьд болохоор би нэг 10 шалтгаан гэсэн хэм тасгал хийснээ та бүхэнтэйгээ хуваалцж байна. Анхаарал тавьсан баярлалаа.